Сайн байцгаана уу, өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2026 оны 2 дугаар сарын 26 пүрэв гараг Индонезийн Riau мужийн өглөө ердийн гიშгийн халуун чийгтэй уур амьсгалтай байлаа. Тропик бүсийн онцлог шиг агаарт манан сунаглаж бөхчим халуун мэдрэгдэж байв. Тэнд амьдардаг ихэнх хүмүүсийн хувьд энэ өдөр л зүгээр л нэг энгийн нэг өдөр байсан. Гэхдээ Султан Шариф Казим нэрэмжит үндэсний Исламын их сургуулийн хувьд энэ өдөр сургуулийн түүхэнд хизээж мартагдахгүй аимшигтай өдөр болон үлдэх байлаа. 22 настай оюутан Рахан Мупузал их сургуулийн кампусаас нилээд зайтай банкын нам Кампал гэдэг газар амьдардаг байв. Тэр өглөө Рахан маш их сэржээ. Гэр бүлийнхний өгсөн мэдүүлэг болон дараа нэгдсэн цагдаагийн шалгалтын мэдээллээр хэрэг гарсан тэр өглөө Рахан ямар нэгэн уур хилэн гаргаагүй байна. Харин ч эсэргээрээ хитрхи тайван байсан. Гэхдээ тэр байдал нь дотоод амар амгалангаас үүдэлтэй биш байв. Тэр аль хэдийн ямар нэгэн шийдвэр гаргасан хүний тайван байдал байсан юм. Түүний толгойд хэдэн сарын турш эргэлдэж байсан төлөлгөө яг энэ өдөр хэрэгжих гэж байлаа. Хөршүүд нь Раханыг дуугүй даруухан хүү гэж боддог. Тэр ихэнхдээ сүмд очиж мөргөл үлдэхээс өөрөө онцгой зүйл хийдэггүй, бараг гадагшааж гардггүй, тамхитдаггүй байсан. Тиймээс ахмад хүмүүсийн нүдэнд тэр яг л сайн хүүхэд мэт харагддаг байжээ. Гэхдээ тэр өглөө түүний үйлдэл ердийнхөөс огт өөр байлаа. Тэр гэрийнхэн багажны агуулгаар орж удаа хугацаанд ашиглаагүй байсан сүхрүү ширтэж зогсов. Рахан шууд авч гараагүй. Харин харанхуй агуулгын буланд сууж эрлэгч гаргаж ирээд сүхний эрийг маш удаан анхааралтайгаар уртсалж эхэлжээ. Сүхнээс гадна тэр бэ төлөлгөөч бэлдсэн байлаа. Тэр гэрээсээ урт утга олж гаргасан юм. Индонезийн хөдөө орон нутагт ийм утга илбэг байдаг. Ихэвчлэн өвс тайрах, зам цэвэрлэгт хэрэгэлдэг бөгөөд маш хурц эртээ. Рахан тэр хутганы эрийг нэгтэл шалгаад хүний амьд хүрч чадгаар хангалттай урц болсон гэдгийг баталгаажуулжээ. Бүх бэлтгэлээ дуусгасны дараа тэр сүх болон урт хутгаа хар өнгийн цүнхэндээ хэв. Хутганы эр цүнхийг нэвтлэхгүй явж байхдаа дуу гарахгүй байхаар тэр хутгаа сайтар боож цүнхэндээ хэсэн. Дараа нь тэр хувцас сольж цэвэрхээ хувцлаад банкинаас Бекамбаруу хотод байрлах Султан Шариф Казимийн үндэсний Исламын их сургууль руу мотоциклтэй хөдөлжээ. Энэ зам 45 орчим минут, заримдаа 1 цаг орчим явдаг. Рахан мотоциклтойгоо замаар давхин явж байх үед 23 настай оюутан бүсгүй Парадила Парамести аль хэдийн сургууль дээр ирсэн байв. Парадила нь Риау орлуудын Бинтан зүүн бүсээс гаралтай. Тэр Бекамбаруу хотод ганцаараа амьдарч суралцж байлаа. Одоогоор хуулийн чиглэлээр сурч байсан бөгөөд их сургуулийнхаа сүүлийн семестрийг дуусгах гэж байв. Өнөөдөр Парадилагийн хувьд маш чухал өдөр. Учир нь тэр дипломын ажлаа хамгаалах ёстой байсан юм. Үүнийг давбал хуульчийн бакалаврын зэрэг авахд нэг алхам ойртдог гэсэн үг. Парадила энэ чухал шалгалтанд маш сайн бэлдсэн нэлт. Тэр албан ёсны хувьд зүмсэж толгой альж үрзүүлсэн. Шалгалтын комист хүндэтгэл үзүүлэхийн тулд хөнгөн будал хүртэл хийсэн байв. Гарт нь зузаан хэвлэлсэн дипломын ажлын ноорог, тэмдэглэлийн дэвтэр, судалгааны материалууд байлаа. Өглөөний 7 цаг 30 минут орчимд Парадила хуулийн дээгмийн байранд орж ирэв. Шалгалт өглөө товлогдсон байсан бөгөөд тэр эхний ээлжийн шалгуулагчдын нэг байсан учраас сургууль дотор оюутнууд ирж байсан ч 20 давхар нилээд намгүй байлаа. Парадила шууд 2 давхарт гарч өөрийн шалгалтын өрөөг олж хаалгыг нээхэд өрөө хоосон байв. Шалгалтын хянагчид профессорууд хараахан ирээгүй, бусад оюутнууд замдаа явж байсан бололтой. Парадила хаалганы дэрэгдэх сандал дээр сууж үзгээ бариад гар утсаа гарган гэр бүл болон найз нөхдөс ирсэн мессежүүдэд хариу бичиж эхлэв. Тэд бүгд түүнд амжилт хүсэж байлаа. Өглөөний 8 цаг өнгөрөөд удаагүй байхад Рахан хуулийн танхимын байранд иржээ. Тэр мотоциклээ зогсоол тавиад хар өргөвчөг мөрөндөө үрж сургууль руу орлоо. Дараа нь гэрчүүдийн мэдүүлэг болон камерын бичлэгээр харахад Раханы царай ердийнхөөс өөр хоосон арцтай манарсан мэт байсан гэдэг. Тэр зам таарлцсан танил хүмүүстэйгээ мэдлэгчгүй дуугүйхэн шат руу алхаж эхлэв. Тэр 2 давхарт гарч ангийн том шилэн цонхоор дотгош харахад Парадила ганцаараа сууж байгааг олж харжээ. Парадила хоосон анги дотор шалгалтын материалаа анхаарлаа тавтаж байлаа. Яг тэр үед Рахан хаалгыг нээж орж ирэв. Хаалга онгойх чимээг сонсоод Парадила толгоогоо эргүүлв. Раханыг харамгцаа түүний тарианд гайхсан бас бага зэрэг дургуутсан илэрхийлэл гарч ирсэн байна.
Хожим ил босон тэдний харилцаанаас харахад Парадела магадгүй Раханыг өөрт нь баяр хүргэх гэж ирсэн гэж бодсон байж болох юм. Гэвч Рахан түүнд юу ч хэлэх боломж өгсөнгүй. Тэр даруйд сүхнээсээ сүх гаргаж ирв. Сүхийг хараад Парадела чангаар орилж сандлаасаа босон цухтахыг оролдов. Рахан түүн рүү гүйж очиод сүхний ишийг хоёр гараараа чангаатгаад Параделагийн толгой руу зөгчээ. Сүхний ир Параделагийн дух болон толгойг хүчтэй зөхөв. Аимшигтай өвдөлт толгой эргэж эхэлсэн ч Парадела тэр даруй ухаан алдаагүй. Тэр босож ангийн хаалга руу очих гэж оролдоод тэнцвэрээ алдан унжээ. Гэвч Рахан тэр үед зогссонгүй. Цус маш их гарч байсан ч улам галзуурсан мэт болж байв. Тэр газар тунсан Параделаг гүйцэд очиод сүхээ дахин өргөв. Цохирсон Парадела 100 гараараа толгой хүзүүгээ хамгаалах гэж оролдсон боловч сүх түүний 100 гарыг хүчтэй зөхөв. Дараа нь Рахан түүний нуруу мөрлөө дахин зохиож эхэлжээ. Яг тэр үед хажуу анги дотор оюутнууд дүүрэн сууж профессор лекц орж байсан юм. Өөр ангид байсан бусад оюутнууд бие биерүүгээ гайхсан бас айсан арцаар харж байв. Эхний хэдэн секунд энэ нь жирийн асуудал биш, харин ноцтой хүчирхийлэл гэдгийг хэн ч ойлгоогүй. Индонезийн их сургуулиудад заримдаа оюутнууд хит их стрессээс болж сэтгэл зүйн хямралд ордог гэсэн яриа байдаг. Гэвч энэ удаагийн тусламж ирсэн ойрлолт дэндүү бодит, дэндүү эмгэнэлтэй байсан юм. Санаа зовсон эрэгтэй оюутнууд болон профессорын хамт юу болж байгааг харахаар ангиас гарлаа. Хажуу ангийн хаалганы өмнө очиход тэдний харсан дүр зураг үнэхээр аимшигтай. Хаалга онгорхой Парадела хаалганы өмнөх шалан дээр цуснд будагдсан байдалтай явтаж байлаа. Түүний бие өвдөлтөөс болж татхнаж байв. Цус нь толгой альчуур болон хувцсыг нэвт норгон доош урсаж байлаа. Рахан түүний дээр өвдөглөн сууж цустай сүхийг чангаатхан дахин зоох гэж гараа өргөж байв. Коридорт байсан оюутнууд айсан дойрлолтжээ. Хэн нэгэн ойртож байгааг харсан ч Рахан сандар цухтаагүй. Тэр хэсэг зогсож байгаад хаалганы өмнө зогсож байсан оюутнуудыг хүүтэй харцаар ширтжээ. Зарим эмэгтэй оюутнууд айж ойрлоод анги руугаа гүйж орж хаалгаа төгжөв. Гэхдээ хідэн зоригтой эрэгтэй оюутнууд бууж өгсөнгүй. Тэд Рахан руу хашгирч түүнийг Параделагаас холдуулахыг оролдож байлаа. Нөгөө талд нь хэн нэгэн доод давхрын харуулуудыг дуудав. Үүнтэй зэрэгцэн сургуулийн хамгаалтын албанд яарлалаа дуудлага очижээ. Хідэн харуул нэг давхраас яарангүйч гарч ирэв. Тэд хоёр давхар төрж ирэхэд Рахан маш аюултай байлаа. Түүний гарт байсан сүх байдлыг улам аюултай болгож байсан. Тэр Параделаг дахин зохих гэж байсан бас айд зогсон оюутнууд руу эргэж дайрч мэдхээр байв. Харуулууд болон биерхүү эдэн эрэгтэй оюутан маш хурдан түүнийг бүслээ авлаа. Тэд олуулаа байсан учраас Раханыг аажмаар бүслэн хөдөлж чадах зайг нь багасгаж эхэлжээ. Яг тэр үед Рахан зүүн талд байсан хүмүүс рүү харсан байна. Тэр мөчийг ашиглаад баруун талд байсан туршлагатай нэг харуул гинэт дайрч сүхийг гарнаас нь шүүр авч бугууг нь наргаш хүчтэй мушгав. Үүнийг харсан бусад харуул оюутнууд ойртож ирлээ. Тэд нийлж байгаад Раханыг газар тунгаж эцэст нь бүрэн дарж авсан. Түүнийг бүрэн хөдөлгөөнгүй болгосны дараа харуулууд нэгжиж өөр зэвсэг байгаа эсгийг шалгав. Тэгтэл түүний хар цүнхнээс нэг хурц эртээ урт тутаг гарч ирсэн байна. Тэр үед Парадела аль хэдийн өвхөл амьдралын цаг дээр утсан байлаа. Түүний толгойн шарх аимшигтай хүнд байсан. Зүүн гар нь маш хүнд гэмтэж бараг тасарсан мэт харагдаж байв. Нуурын дээр нь ч олон гүн шарх байлаа. Ийм хүнд байдалд түргэний машин эрхийг хүлээвэл ам аврах хамгийн чухал мөчийг алдаж магадгүй гэж үзжээ. Тиймээс сургуулийн ажилтнууд болон оюутнууд Параделаг өргөн доош буулгаж машин цулгав. Тэр машин хамгийн ойрын эмнэлэг болох Риао мужийн цагдаагийн харьяа Банкара эмнэлэг рүү тавьсан байна. Машин дотор оюутнууд хувцаараа шархыг нь дарж цус тогтоох гэж оролдож байлаа. Мөн Параделаг ухаан алдаж комд орохоос өмнө сэргээх гэж нэрийг нь дахин дуудаж байсан гэдэг. Харин Раханы хоёр гарыг ард нь хүлээд хүчээр нэг давхрын хамгаалтын өрөө рүү чирж авчижээ. Сошиал сүлжээгээр энэ мэдээ маш хурдан дарахжээ. Параделаг таньдаг оюутнууд Рахан руу дайрах гэж урагш тэмүүлж байв.
Хэрвээ хамгаалалт хатуу байгаагүй бол Рахан цагдаад баригдахаас өмнө тэндээ амиа алдах байсан байж магадгүй. Ууралсан оюутнуудад зодуулах төгсөн Раханыг хамгаалалтын өрөөнд хоржээ. Тэр толгоогоо доош худайлган юу ч хэлэлгүй сууж байсан байна. Өглөөний 9 цаг орчимд дуудлага авсан цагдаа нар маш хурдан хэргийн газарт иржээ. Цагдаа нар хэрэг гарсан 2 давхрын анги болон коридорыг шууд бүслэн хав. Раханы гар хүлээстэй хэвээр цагдаагийн машин руу аваадсан байна. Түүнийг цагдаагийн элдэс хүргэмэгц хамгийн түрүүнд шээсний шинжилгээ авчээ. Цагдаагийн хувьд хамгийн чухал ихний шалгалт нь сэжигтэн арх, мансууруулах бодис сэргийлсэн эсхийг тогтоох явдал байв. Учир нь иймэрхүү аимшигтай олонний өмнө үлдэгдсэн хүчирхийлэл ихэвчлэн мансуурал, хий үзэгдэлтэй холбоотой байх тохиолдол байдаг. Гэвч шинжилгээний хариуг зураг гарсан байна. Өөрөөр хэлбэл Рахан гэмт хэрэг үлдэх үедээ бүрэн ухаан саруул байсан. Мансууруулах бодисын нөлөөнд ороогүй гэсэн үг. Эхний байцаалтын үеэрч Рахан бүр манарсан мэт харагдаж байжээ. Цагдаагийн асуултын өмнө тэр хэрэгээ шууд үгүйсгэсэнгүй бас хүлээн зөвшөөрөөгүй. Харин яагаад ийм зүйл хийснийг асуухад Рахан толгоогоо удаалган цөөн намдуугаар сэтгэл өвдснөөсөө болсон гэж хэлжээ. Мөн Парадилаг өөрөөр нь тоглосон гэж дахин хэлсэн байна. Хохирогч Парадилаг эхлээд Банкара эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг түргсэн. Эмч нар хамгийн түрүүнд цусыг нь тогтоох, шархыг боох зэрэг яаралтай арга хэмжээ авчээ. Гэвч нарийн шинжилгээний дараа Парадилагийн гэмтэл гаднаас харагдаж байсансаа илүү ноцтой болох нь тогтоогдсон байна. Тиймээс Банкара эмнэлэг түүнийг яаралтай өөр эмнэлэг рүү шилжүүлэхийг зөвлөжээ. Ингээд Парадилаг илүү сайн тоног төхөөрөмжтэй Арипин Ахмад ирэмжид нэгдсэн эмнэлэг рүү яаралтай шилжүүлсэн байна. Удаа үргэлжилсэн хагалгааны дараа Парадила амьд үлдсэн ч биеийн байдал нь маш хүн твэр байсан. Тиймээс эмч нар түүнийг эрчим дэмжлэгээний тасагт үргэлжлүүлэн ажиллахаар болжээ. Гуурс тавьсан мэдээ алдууллын нөлөө хэвээр байсан бас хит их цус алдсанаас болж Парадила тэр үед цагдаагийн асуултад хариулах боломжгүй өөрөө ярьж чадахгүй байдалтай байв. Харин энэ хооронд хэргийн газрын бичлэг зураг сошиал сүлжээгээр тархав. Исламын их сургуулийн эмэгтэй оюутан сургууль дотор халдлагад өртлөө гэх сэдв маш хурдан тарж гэмт хэргийн шалтгааны талаар янз бүрийн таамаг интернетээр цацагдаж эхэлсэн байна. Анхны мэдээллүүдийн ихэнх нь Парадилагийн найзууд болон өөрсдийгөө дотоод их сурвалж гэж нэрлсэн хүмүүсээс иржээ. Парадилагийн найз нөхөд ангийнхны ярьсаар бол Рахан туулийн дотгошоо цөөхөн үгтэй бүр баг зэрэг гутран өнгө аястай этгээд нэгэн байсан бол Парадила эсэргээрээ сэргэлэн ээлдэг нийтж хүн байжээ. 2025 онд нийгмийн сайн дурын төслийн үеэр тэр хоёрыг Индрарижи хуулав бүсийн Даната тосгонд хэдэн сарын турш хамт ажиллах нэг багт хуваарлсан байна. Тэр үед Рахан дотгошоо зангаасаа болоод хүмүүстэй нээлттэй харилцаж чаддгүйгээс болж багийн хувьд ачаа болсон гэж ярьдаг. Харин сайхан сэтгэлтэй Парадила багийн уран амьсгалыг эвдэхгүй тулд Раханд өөрөө төрүүлж ойртож арга хэмжээнд оролцоход нь тусалж хамт тооллож байнга анхаарал халамж тавьдаг байсан гэдэг. Гэвч хайр дурлалын туршлагагүй дотгошоо зантай Рахан энэ бүх ээлдэг хандлагыг буруугаар ойлгожээ. Тэр Парадилаг өөрт нь сэтгэлтэй юм байна гэж бодож аажмаар төөрөгдөлд орж түүнийг сонирхож эхэлсэн байна. Харин Парадила өөрт нь найз залуу байгаа гэж хэлжээ. Энийг сонсоод Рахан үзээ хадалтад автаж Парадилаг дагаж мөрдөх болж эцэст нь Парадила төгсөх гэж ирээдүгөө мөрөөдөж явсан яг тэр мөчөд ийм хариг садлага үйлдсэн гэж тэр үеийн мэдээллүүдэд дүрслэгдэж байв. Энэ хувилбараар бол Парадила бол өөгүй цэвэр хохирогч, харин Рахан бол жигшүүртэй гац сэтгэлтэй гэмт хэрэгтэн байлаа. Олон нийтийн уур хэлэнд дэлбэрч маш олон хүн Раханд цаазын ял өгөхийг шаардав. Парадилагийн найз залууч мөн олон нийтийн анхаарлын төвд орж ирсэн. Тэр TikTok дээр хойлохны ахуулсан хэд хэдэн зураг оруулж гүн эмгэнэл илэрхийлээд Парадила хурдан эдгээсэй гэж хүсэж байгаагаа бичжээ. Мөн удахгүй болох баярт зориулж түүн чиний хувцас бэлдсэн. Парадила тэр хувцсыг өмсөөсэй гэж хүлээж байгаагаа хэлсэн байна. Тэр болсон явдлын талаар юу ч бодохгүй байна. Зөвхөн Парадила амьд үлдээсэй гэж хүсэж байна гэж онцолжээ. Парадила зориулж авсан онгоцны тийз хувцсны зургуудаа хүртэл нийтэлж голын харилцаагаа үнэнчээр хадгалж ирсэн хайртай чин үнэнч
хичээнгүй найз залуугийн дүр төрхийг харуулсан байна. Олон нийт Параделлаг өрөвдөж, Параделлагийн найз залууд урам өгч, Раханд бүр чихэр уурлаж байв. Гэвч 2026 оны 2 сарын 27-нд с жигтэн Раханы TikTok хаяг олдсон байна. Анх бүгд түүнийг солиотой мөшөгч гэж бодож байсан. Гэтэл түүний хаягн дээр маш олон видео болон нууцлсан бичлэгүүд хадгалагдаж байжээ. Эдгээр бичлэг ил болсноор хэргийн талаар ойлголт бүхэлдээ өөрчлөгдөж эхэлсэн. Учир нь тэр бичлэгүүдийг Рахан ганцаараа нууцаар хийсэн биш бэ. Бичлэгээс харахад тэр хоёр хамт байхдаа өөртөө битсэн байсан юм. Бичлэгдээр Рахан Параделла хоёр харанхуй өрөөнд яг л хувийн тоглоомын өрөө эсвэл түрээсийн байр шиг орчинд хамт сууж байгаа нь харагдана. Тэд хоорондоо огт зай барилгүй нэг санал дээр шахуу сууж PlayStation тоглож байжээ. Рахан хэд удаа Параделла руу толгоогоо эргүүлж хацар бүр уруул дээр нь хүртэл үнсэж байв. Параделлаж үүнээс бултаж цугтаасангүй. Дургуутсан шинж гаргасангүй, эсэргүүцсэн ч үгүй. Харин ч инээмсэглэж Раханы мөрийг налан суужээ. Энэ дүр зураг нь зүгээр л танил хүмүүс эсвэл дарамтанд төрчихсөн хүн гэсэн ойлголтоос айл эдэнд авчихсан байв. Тэд яг л бие биедээ татагдсан ус ууж шиг харагдаж байлаа. Толны өмнө хамт селфи хийж байгаа зурагч харагджээ. Рахан Параделлагийн бүслэхийгээр нь тэрсэн байсан байна. Параделлагийн нүдний харц тайван байдал тэдний хоорондын халуун дулаан ур амьсгал зураг бүрээс мэдрэгдэж байв. Тэд бүр Индонезийн соёлд хосууд аль бие усны арга хэмжээнд өмсдөг ижил хээтэй хувцас өмссөн байлаа. Мөн гар гараасаа атгаж камер руу гараараа зүрхний дүрс хийгээ зогсож байсан зурагч байжээ. Эдгээр зургууд нь 2025 оны нийгмийн сайн дурын ажлын үеэс эхлээд хэрэг гарахын өмнөхөн хүртэлх хугацаанд авсан байв. Өөрөөр хэлбэл Параделла найз залуутаагаа холын ярилцаагаа өргөжлөж байсан мөртлөө тэр хооронд Рахантайж хэдэн сарын турш уулзч байсан байж болзошгүй гэсэн үг. Энэ нотлохоо гарч ирснээр Рахан ганцаараа түүнийг дагаж зовоосон гэсэн анхны ойлголт бараг бүрэн өөрчлөгдсөн байна. Энэ бол энгийн мөрдлөг дарамт биш байжээ. Харин энэ нэг энгийн зүйл биш, гурвалжин харилцаанаас үүдсэн байж болзошгүй нь ил болж эхэлсэн. Индонезийн онлайн соёл ийм төрлийн харилцааг заримдаа HTS гэж нэрлэдэг. Энэ нь тодорхой нэршлэрээ болзооч биш, зүгээр найзч биш. Гэхдээ бие махбодын ойр дотн харилцаатай гэсэн маягийн ойлголттой холбоотой хэрэглэгддэг үг. Өөрөөр хэлбэл Рахан зүгээр л өөрийн толгойдоо хий хоосон төсөөлж яваагүй. Параделла түнд зүгээр нэг хандсангүй тэдний хооронд дотн харилцаа байсан бөгөөд Параделла түнд амлалт хүртэл өгсөн бололтой. Харин далайд хүнд ажил хийж хайр сэтгэлдээ үнэнч явсан Параделлагийн найз залуу ганцхан шөнийн дотор интернет дэх хамгийн өргөдөлтөй хүн болжээ. Интернет хэрэглэгчид түүний хаяг руу тэр бичлэгүүдийг илгээж эхлэхэд Параделлагийн найз залууд үнэхээр хэцүү байсан. Тэр шаналл бодлооноор дүүрэн сэтгэлээ TikTok дээр бичсэн байлаа. Би юу ч мэдээгүй байсан. Яаж ингэж чаддаг байна? Яагаад ийм зүйл болсныг ойлгохгүй байна гэж бичсэн байна. Мөн тэр үед өөрөө үнэхээр ухаан санаагаа ойлгохгүй байгаагаа дахин хэлжээ. Удалгүй найз залуу нь өмнө оруулсан Параделлатай хамт байсан зургууд гэртээ хүрээд ирээч гэж гуйсан бичлэгүүдэд чимээг өхөн устгасан байна. Ингиж тэр зөвхөн хохирогчийн найз залуу байгаагүй. Бас өөрөөч бас хууртагдсан нэгэн гэдгээ ойлгожээ. Цагдаагийн гаргасан нотлохоо болон гар утаснаас сэргээсэн чат бичлэгүүдийн өмнө Рахан эцэст нь дэлгэрэнгүй ярьж эхэлсэн. Раханы мэдүүлснээр 2025 оны нийгмийн сайн дурын ажлын үеэр Параделла өөрөө эхэлж түүнд ойрцсон гин. Хайрын туршлагагүй дотгошоо зантай Раханд Параделлагийн анхаарал маш хүчтэй нөлөөлсөн. Параделла түүнд багийнхантайгаа ойр дотн туслаа зогсохгүй аажмаар илүү дотн хандаж эхэлсэн гэж Рахан ярьжээ. Удалгүй тэр хоёр дотносож үерхэж эхэлсэн гин. Параделла түүнд найз залуутай тэр нь гэртээ байнга байдаггүй тэр харилцаа бараг дуусан. Цаашдаа ирээдүгүү болсон гэж хэлсэн байна. Мөн найз залуугаасаа салж Рахантай аль бие усаар үерхэж эхлэн гэж хүртэл хамаасан гэжээ. Сургууль руу буцаж ирсний дараач тэдний харилцаа нууцаар үргэлжилсээр байсан байна. Рахан өөрийгөө Параделлагийн нууц найз залуу бүр ашиглуулдаг хэрэгсэл болсон гэж үзэж байжээ. Яриа мэдүүлэхээс харахад Параделлагийн даалгавар тэр дундаа дипломын ажилд хүртэл Рахан ихээхэн тусалсан.
Бүр хэсгийг нь өмнөөс нь хийж өгсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан байна. Рахан дотгошоо замтай байсан ч сурлага боломжийн сайн байжээ. Тэр Парадилаг баярлуулахын тулд үнэхээр хичээсэн бололтой. Парадилаг хөргөж өгөх, тусаж авах ажлыг ихэвчлэн Рахан хийдэг байсан бөгөөд түүний янз бүрийн хэрэгцээнд мөнгөөч тусалж байсан. Раханы хөшөөдийн ярьснаар бол тэр угаасаа ээлдэг хүү байсан бөгөөд хадгалсан мөнгөө харамгүйгээр Парадилад зарцуулдаг байсан гин. Тэр мөнгө нь магадгүй тансаг зүйл авахд эсвэл амьдралын зарим зардалд нь орж байсан байх. Өөрөө бол үүнийг ирээдүйн төлөө хийж буй хөрөнгө оруулалт гэж бодож явсан байж мэднэ. Гэвч хэрэг болохын өмнөхөн байдал өөрчлөгдөж эхэлсэн. Рахан аажмаар түгшиж эхэлжээ. Учир нь Парадила амсныхаа дагуу найзлуугаас салаагүй. Рахан Парадилад амлалтаа биелүүлж өөртөө нь аль биесээр харилцаа эхлүүлэх гэж шаардаж байсан ч энэ үеэс эхлэн Парадилагийн хандлага өөрчлөгдөжээ. Сургуулийн төгсөлд ойртох тусам Парадила Раханыг хэрэггүй болсон хүн гэж үзэж эхэлсэн юм шиг харагдсан байна. Тэр зөвхөн сална гэдгээс татгалзаа зогсохгүй энэ нууц харилцаагаа тасалж найзлуутайгаа хэвийн харилцаандаа эргэж очих гэж байгаа мэт Раханаас зай барьж эхэлжээ. Рахан үүнийг хүлээж авч чадсангүй. Өөрийн мөнгө, сэтгэл, цаг, бие сэтгэлээ хүртэл зориулж чад эцэст нь хог шиг хаягдсан мэт мэдрэмж төрсөн гэж тэр хэлсэн байна. Раханы ярьснаар тэдний сүүлчийн яриа эсвэл уулзалтын үеэр маш ширүү маргаан болсон. Тэр Парадилагаас өшөө авахын тулд хамт байсан нууц бичлэгүүдээ интернетэд тараана гэж сүрдүүлжээ. Харин үүний хариуд Парадила түүнийг доромжилж бүр гэр бүл рүү нүртэл дайрсан гэж тэр мэдүүлсэн байна. Мөн өөрөөс нь илүү боломжтой, илүү мөнгөтэй найзлуугаа сонгосон. Харин Рахан бол хинч биш гэж шууд хэлсэн гэжээ. Яг тэр мөч Раханы доторх бүхнийг нураасан шийдвэрлэх агшин болсон. Цагдаагийн албан тушаалтны үдснээр Раханы аллагын санаа зүгээр нэг агшин зуурын уур хилэнгээс төрөөгүй. Олон баримтаас харахад Рахан бүр 2025 оны 11-р сараас эхлэн сэтгэл зүйн хувьд туйлын хүнд байдалд орсон байжээ. Өөрийг нь ашиглаад эцэст нь хайчихсан гэж Рахан бодож эхэлсэн. Тэр бодол нь удах тусам хуримтлагдаж эцэст нь түүнийг аимшиг шивдэр гаргахад хүргэсэн бололтой. Хэрэг гарахаас өмнөх өдөр Рахан Instagram дээр хард дэвсгэртэй зураг нийлээд одоо бол бидний цаг чамд хизээж мартагдахгүй зүйл өгнө гэж бичжээ. Мөн сүхээр хүний толгой зохиж буй бичлэгч хуваалцсан байсан бөгөөд үүнийг далд хэлбэрийн хүчирхийллийн бэлтгэл гэж тайлбарлаж болохоор байв. Бүх нотлох баримтыг шалгасны дараа цагдаа нар энэ хэргийг ноцтой англиар оруулжээ. Хохирогч Парадила амьд үлдсэн мөн энэ хэргийн цаана сэтгэл хөдлөл, ёс суртахууны доголдол, төвөгтэй хувийн харилцаа байсан ч эдгээр нь Раханы эрүүгийн хариуцлагыг хөнгөлөх үндэслэл болохгүй гэж үзсэн байна. Раханы үйлдэл бол туйлын харгас он цаюултай хүчирхийллийн гэмт хэрэг гэж тогтоожээ. Ингээд цагдаа нар түүнийг Индонезийн эрүүгийн хуулийн хамгийн хүнд зүйл анги болох хүний амь насыг санаатаагаар хөнөх гэмт хэргээр буруутгасан байна. Түүний үйлдэл нь урьдчилан төлөвлөсөн гэмт хэргийн бүх шинжийг хангаж байжээ. Тэр урьдчилаад сүх хутга бэлдсэн. Сургууль хүртэлх урт замд хэд хэд удаа бодлоо өөрчилж болох хангалттай хугацаа байсан ч тэр болоогүй. Хохирогч шалгалтынхаа материалд бүрэн анхаарсан хамгаалтгүй сууж байх үеийг тааруулан гинтийн өвлийн шинжтэй довтлогоо хийсэн байна. Индонезид урьдчилан төлөвлөсөн аллагын дээд аль нь цааз бүх насаар хорихаал эсвэл 20 хүртэл жил хорихаал байдаг. Хэрэв урьдчилан төлөвлөсөн гэдгийг хангалттай нотолж чадахгүй бол энэ эргийг аллах үйлдэх орлого гэж үзээд дээд тал нь 15 жил эсвэл хүнд гэмтэл учруулсан гэж үзээд 8 жил хүртэл хорихаал болгон бууруулах боломжтой. Гэхдээ одоогийн нотлох баримт болон цагдаагийн байр суурийг харуул энэ хэрэг хүнд ангиллаар үргэлжлэх магадлал маш өндөр байна. Дөнгөж 22 наснда Рахан өөрийн ирээдүйг бүр мөсөн сүтгэжхүү. Одоо түүний өмнө олон жилийн хорихаал гэсэн хүнд шийтгэл хүлээж байна. Харин Парадила одоо хүртэл эмнэлэгт удаа хугацааны сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Тэр амьд гарсан ч гарынх нь гэмтэл бүрэн идэхгүй байж магадгүй. Толгойн шарханж байнгын сорив үлдээж мэднэ. Үүн дээр нэмээд бүх үнэн ил босноор тэр нийгмийн өмнө маш хүнд байдал орсон байна. Нэр хүндэнж ихээхэн унжээ. Нэгэн цагт гэрэлтэй ирээдүйтэй харагдаж байсан түүний амьдрал тэр өдөр бараг бүхэлдээ нурсан юм. Харин энэ явдлаас болж
Гүн сэтгэл зүйн цохилт авсан Парделягийн найз залуу эцэст нь дуугүй байж өөрийгөө хүмүүсээс холбуулахыг сонгожээ. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сава заавал дараад өгөөрэй.